Ингээд шилжүүн суулгах тухай бидээс анхдагч хуулийн төслөөр бол нэлээд том зохицуултыг оруулж өгсөн байгаа. Ялангуяа бид нэр өмнө нь бол зөвхөн донорын насыг 21 насаар хязгаарлаж исэн бол бид нэр энэ шинэ зохицуулалтаараа жишээ нь амьгууд донор дээр бол ямар нэгэн насны хязгаар тавихгүй. За амьд донор нь бол насны 21 нас хүрсэн байна. За эсийн донор дээр бол 18 нас хүрсэн байна гэдэг эдгээр зохицуултуудыг бол мөн тусгасан. За хоёр дахь нь түрүүн хэлсэнчлэн opt-in гэдэг холимог тогтолцоо донорын картаа байсан тохиолдолд гэр бүлд нь зөвшөөрөл авах шаардлагагүйгээр танилцуулаад эрхтэн эдис авахын зохицуулалт оруулж өгсөн. Хамгийн гол зохицуулалт нь одоогийн байгаа хуулийн дээр манай эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрхтэн шилжүүн суулгах үйл ажиллагаа зохицуулах албаны статусын асуудал маань тусдаа тусгай мэргэжлийн төв болох энэ асуудал байгаа. Ингээд тусгай мэргэжлийн төв болсноороо бид нэр эдгээр бүх энэ хяналт бүрэн энэ тогтолцоог хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна гэж мөн харсан байгаа. За донорын халдшгүй байдлын арилжааны асуудал бол миний өмнө хэлсэнчлэн бид нэр Стамбулын тунгалаг нэгдэж орсон учраас эдгээр холбогдох заалтуудыг бид нэр хуулийн төсөлтөд мөн тусгаж ингэж ажиллаж байгаа. Ингээд эдгээр зарчмуудыг зөрчсөн тохиолдолд холбогдох эрүүгийн хуульч гэдэг юм эдгээр хуулиар бол мөн шийдэгдэх ийм байдалтай байгаа. За хүүхдэд эрхтэн шилжүүн суулгах асуудал маань бол бид нэр ингэ хуулийн төсөлд оруулаад за хүүхдэд эрхтэн шилжүүн суулгасан тохиолдолд энэ эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох хууль тогтоомжоос бол зохицуулна гэсэн зохицуулалт байгаа. За аймаг бүсгийн онцлогооны эмчилгээний төв дээр эрхтэн шилжүүн суулгах боломжийн асуудал дээр бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Дэлхийн эрхтэн шилжүүн холбооноос өгж байгаа зөвлөмжийн дагуу 2 сая хүн амд нэг эрхтэн шилжүүн суулгах төв байна гэж ингэж заасан байдаг. Эдгээр хүрээндээ бол бид нэр энэ эрхтэн шилжүүн суулгах төв одоогийн байгаа 6 эрүүл мэндийн байгууллагаар бол хязгаарлагдана. Харин энэ 6 эрүүл мэндийн байгууллагын эрхтэн шилжүүн суулгах эмчилгээний үр дүнгийн асуудлаас нь хамаарат тухайн эрүүл мэндийн байгууллагт эрхтэн шилжүүн суулгахыг цаашид үргэлжлүүлэх үү, эсвэл зогсоох уу, эсвэл нээх үү гэдэг энэ асуудлыг бол энэ тусгай мэргэжлийн төв зохицуулахаар бол оруулсан байгаа.